Хуулийн энэ аймаг нийслэл гэдэгтээ бол санал нийлэхгүй байгаа юм. Давхар дээлтэй одоо бид нэр энэ иргэдээ төлөөлж чадахгүй төлөөлөгч нартай болцсны жишээг одоо нийслэлээр зөндөө харж байна. Дахиад улам минь дархлааг байхгүй болгох ч ийм хуулийн төсөл оруулж ирж байгаа. Тэгээ энэ төлөөлийн байгууллаганд гүйцэтгэх байгууллагатайгаа холилдсон одоо тал нь холилдъя гэдэг зөвшөөрөе гэдэг хууль оруулж ирж байна. Нийслэлд хүн олдохгүй гэж байхгүй шүү дээ. Иргэдийн төлөөлөгч нь төлөөлөгч байх ёстой. Иргэдийнхээ дуу хоолойг илэрхийлдэг байх ёстой. Гүйцэтгэх байгууллагадаа шаардлагыг тавих ёстой байтал өөрсдөө одоо ингээд дандаа тэр төлөөллийн байгууллагууд нь шагнал урамшууллын маягтай юм уу? Бараг ихэнх нь жишээлбэл нийслэлээр нийслэлийн өмчт компаниудын төлөөлөл удирдах зөвлөлийн дарга, төслийн менежер, засаг даргын орлогч, зөвлөх гэх мэт ингээд бүгдээр ингээд иргэдийг төлөөлөх бие даасан байдлаа хадгалж чадахгүй болцсон байгаа шүү дээ. Тэгээ энийг хуулиар баталгаажуулах гэж ийм хуулийн төсөл орж ирж байгаа. Тэгээ энийг бол нийслэлтэй холбоотой хэсгийг нь бол ерөөсөө дэмжихгүй байгаа. Яг энэ ижил агуулгатай хууль 2018 онд ЖМ хот гишүүн бас өргөн барьж ирсэн юм билээ. Тэгээ тэр үед ч гэсэн бас яг засгийн газраас нь тодорхой саналууд хэлж ирсэн. Энэ хяналт байхгүй болох нэ. Иргэдийн хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх энэ боломж нөхцөлийг хязгаарлах ийм эрсдэлтэй байна гэдэг асуудлууд бас ярьж ирсэн. Тэгэхээр энэ асуудал дахиад орж ирж байна. Тэгээд асуулт энэ одоо нийслэлээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо хэдэн гишүүн энэ гүйцэтгэх байгууллагад нь ажиллаж байгаа энэ талаар мэдээлэл өгөөч. Тэгээ энэ хууль маань одоо бид нар жишээлбэл одоо энэ засгийн газар дээр энэ давхар дээлтэй холбоотой асуудлууд дээр зовлонгийн намсж байгаа шүү дээ. Улсын хурлын 126 гишүүнээс өөр сайд хийх хүн Монголд байхгүй юм шиг одоо байдалтай бүгдээрийн давхар дээлтэй болгоцсон. Одоо яг энэ болохгүй бүтэхгүй байгаа юм а нийслэлээр үргэлжлүүлж байна. Сумын төвшөнд бол ойлгож ирсэн. 30% одоо энэ давхар дээлтэй байх боломжийг одоо хуулиар олгоцсон байсныг нийслэл дээр 50% болгож ингэж өргөдөж байгааг бол энэ бол яг хяналт тэнцлийн зарчим иргэдийг төлөөлөх энэ байдлыг алдагдуулах ч ийм хууль байгаа. Тэгээд одоогийн нийслэлийн нөхцөл байдлын одоо ямар шоу байдалтай байгаа юм. Сошиалор зөндөл явж баг ихэнх нь гүйцэтгэх байгууллагад орцсон. Нийслэлийн иргэдийг төлөөлөх ямар ч чадвар чадамж боломжгүй болсон. Тэгээд энэ талаар мэдээлэл өгөөч. За төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлттэй холбогдуулан асууж байгаа. Төрийн байгуулалтын